Сайн байцгаана уу хүмүүзэгчдээ, Ламаа байна. Та бүхэн яг одоо дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг үзэж байна. Та бүхний сайн мэддэгчлэн бид энэ нэвтрүүлгээрээ өдөр бүр Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халмиг, Бүгд найрамдагтад ард улс зэрэг хөрш бус нутгийн голлох, онцлог үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн сүүлээр бид хамгийн онцгой, сонирхолтой сурвалжилгуудыг шүүн сонгож дүгнэлт хийдэг. Тэгвэл энэ 7 хоногт бидний онцлсон шилдэг мэдээ сурвалжлага бэлэн боллоо. Хамтдаа сонирхъя, урагшаа. 800 загасчин 200 баг шагналн Jeep автомашин байгаль нуурын мөсөн дээр хамгийн том загасны төлөөх тулаан өрнөлөө. Зарим нь даруухан хадран загасанд баярлаж суухад, зарим нь шинэхэн Лада автомашина тэсэн ядан хүлээж суулаа. Энэ жил ариун нураас загасчид юу агнах бол? Хэн нь азтай байж гол шагналыг хүртэх вэ? Хамтдаа олж мэдье. Бид байгаль нуурын мөсөн дээр байна. Нэг багт ногдох талбайн өргөн нь 5 м, нийтдээ 200 гаруй баг оролцож байна. Энэ дунд 28 эмэгтэйчүүдийн баг, 17 гэр бүлийн баг бий. Энэ бол алдарт байгаль нуурын загасчлал наадам юм. Бүгд найрамдах улсын хамгийн том загасчлалын наадмын тугандор 800 гаруй оролцогч цуглараад байна. Эхний загсаа барьсан тутанд баяр хүргэе. Баярлалаа. Өнөөдөр хэдийг барих төлөвлөгөөтэй байна вэ? 10 гаруй байхад хангалттай байхаа. Өөртөө юу ялалт байгуулах туу? Ялахад шүү дээ. Наадмын өдөр байгаль нуур өглөгч байла. Хариус Алгана Елиц Басарог загас оролцогчдын нэгэнд орж баярлалаа. Өргөн цар хүрээтэй энэ загасчлалын уур амьсгал үнэхээр онцгой байсныг оролцогчид онцлон тэмдэглэж байлаа. Гайхалтай уур амьсгал бүрдээд байна. Хамгийн гол нь сайхан сэтгэл, нөхөрсөг уур амьсгал юм. Тийм болохоор бүх зүйл маш сайхан байна. Загасчлал хүмүүсийг нэгтгэдэг, амраадаг, бодлоо зэгслэх боломж олгодог юм. Мөн тус наадам зочид оролцогчдод гайхалтай тоглолтын хөтөлбөр, олон үндэсний амтыг мэдрэх боломж, Орос Албаны улсын ардын жүжигчин Александр Домогаровтай уулзах онцгой учрлыг бэлгэллээ. Гол нь заавал загас барих уу үгүй юу гэдэгт биш юм аа. Харин энд оролцож байгаа явдал нь өөрөө чухал юм. Эн чин ан загасчлалын өвөрмөц нэгэн клуб шиг зүйл юм. Тэр тусмаа энэ жил 19 дахь удаага зохион байгуулж байгаа юм байна. Энэ бол тун их учиртай юм шүү. 20 дахь удаага дараагийн удаа зохион байгуулагдана гэсэн үг. 2025 оны олзыг хэдийн жинлэх болж нийт оролцогчдын барьсан загасны нийлбэр жин нь 56 кг болсон байна. Харин наадмын хамгийн сонирхолтой мөч болох ялагчдыг зарлахын өмнө зочид оролцогчдыг Бурайд болон Улаанбаатар хотын удирдлагууд хүндэтгэлтэйгээр мэдчиллээ. Манай загасчлалын наадам аль хэдийн улс даяар өргөн цар хүрээтэй том арга хэмжээ болоод байна. Гол нь хүмүүс уулзалтаж баяр хөөрөөр дүүрэн байдаг явдал юм аа. Хүмүүс хоорондоо ярилцаж, байгальтайгаа, агуу байгаль нууртайгаа бие биетэйгээ холбогдож, сэтгэл санаагаа хуваалцаж, ирчис аван бүтэн жилийн ирч хүчээс хэлбэх боломж олдож байгаа нь үн цэнтэй хэрэг юм аа. Байгаль нуурын загасчлал 2025 арга хэмжээ амжилттай болсонд бүгдд нь баяр хүргэе. Та бүхэнд инх тайван, аз жаргал, амжилт бүтээл хүсье. Баярын мэнд хүргэе найзуудаа. Хамгийн том загасыг Зайграевогийн баг барьсан байна. Яг 500 г шүү. Баяр хүргэе найзуудаа. Хамгийн том загасны шагналыг хотын захиргаа олгоно. Шилдэг эмэгтэй багийн шагналыг Барнаул, Кемерово, Новосибирск хотуудын нэгдсэн баг болох Сибирь хот хүртлээ. Тэд нийтдээ 900 г орчим загас барьж 200 мянган рублийн аяллаа эрхийн бичгийн эзэн болсон юм. Ялагчтан нь 1 кг-аас илүү загас барьсан үнж байна. Загасчлал гэдэг ийм л онцлогтой. Бид бүгд сайн мэдэн шүү дээ. Аз гэдэг зүйл хинээс шалтгааллахгүй. Зарим нь азтай байлаа, зарим нь үгүй. Дараагийн удаа шилдэг нь болохын тулд бэлтгэл хийж хичээх хэрэгтэй. Уралдааны гол шагнал 4-ийг үржихэн 4 Лада автомашин улам ойрцоор. Одоохондоо Байкал нэртэй 4 хүний суудалтай завийг Улаанбаатар хотоос оролцсон Тэсин багт 3 дугаар байр эзэлсэн гэж хүртлээ. 30 морины хүчтэй Ямаха завны мотор Мохор Шиберээс ирсэн Старик Разбойник 284 багт 2 дугаар байр эзэлсний төлөө гартууллаа. Харин одоо наадмын хамгийн их хүлээгдсэн мөч гол ялагчийг тодруулах гэж байна. Нэгдүгээр байрыг Улаанбаатар хотын авторитет Рүлэ баг хүртлээ. Нийт 2 кг загасны олцтой байж
Лада 494 автомашины эзэн боллоо. Авторитет Рулиа баг байгаль нуурын загслал наадмын ялагчид боллоо. Дурсгал дагшны зураг хуулцгаая. Ялтын мөчийг мөнхлөх цаг ирлээ. Ялагчид нийт 2 кг 850 г загас барьжээ. Иргэжил байгаль нуурын загасчлал 20 жилийн баяраа тэмдэглэх юм байна. Середина земли, Бурятия. Шавнарын түүнийг бурхнаас заяасан багш гэж нэрлэдэг домогт мис засалж Еши Цибиков. Түүний гэгэн дурсгалд зориулсан Цибиковын уншлаг хэмээх эрдэм шинжилгээний арга хэмжээ Улаанбаатар хотод 2 дахь удаага амжилттай зохион байгуулагдлаа. Туршлага үеэс үед хэрхэн өвлөгдөж, бүс нутгийн ангаа ухааны хөгжилд яаж хувь нэмрээ оруулж байна вэ? Орчин цагийн ямар шинэ арга барил техникүүдийг бурайд эмчнэр хэдийн ашиглаж эхлээд байна вэ? Дараагийн мэдээлэлээс хүлээн авна уу? 4-р сарын 1-нд домогт мис засалч Еши Няньоевич Цибиков мэндэлсний 85 жилийн ой тохиолоо. Түүний намтар бол Буряди мис заслын албаны хөгжлийн судлах бодит гарын авлага юм а. Тэрээр 6000 гаруй нарийн төвхтэй мис засал хийж ариун тангараг өргөсөн мэргэжлүүдийн нэгэн үеийг бэлтгэн гаргажээ. Асар их мэдлэг, оюун ухаан, зохион байгуулах чадвартай, үнэхэрийн төрмөл багш хүн байсан юм а. Тэрээр орчин үеийн мис заслын хөгжил чиглэсэн өнөөгийн хандлагыг урьдчилан тодорхойлж чадсан нэг юм а. Тенденции в развитии хирургии. Шавнарынхан дурсаж угаар Еши Няньоевич хатуу чанд хариуцлагатай мэрэгэн ухаантай алсын хараатай хүн байсан бөгөөд ирээдүйг олон жилийн өмнөөс харж төлөвлөж чаддаг нэгэн байжээ. Түүнтэй хамт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд тэр хүн бол шинэ амжилт, шинэ технологи нэвтрүүлэх урам зоригийн их сурвалжим. Харин залуусын хувьд тэр бол бахархал, үлгэр жишээ хүн. Тэдний өмнө амьдралаа түүний адил зориулж, түүн шиг суралцаж хөгжих ёстой хүнлэг, мэрэгжлийн жинхэнэ дүр төрх байна. Цибиковын уншлага нэртэй эрдэм шинжилгээний баг хурал 2 дахь удаага зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд Москва болон эрхүүн мужинд тэргүүлэх мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оншилгоо эмчилгээний чиглэлээр сүүлийн үеийн ололт амжилт туршлагуудаа хуваалцлаа. Ийм уулзалтууд нь Буря дахь мис заслын тусламж үйлчилгээний хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна. Бид орчин үеийн чиг хандлагыг шууд их сурвалжаас нь сонсож, гол нь манай эмчнэр дадлаг ур чадвар эзэмшиж байгаа нь туйлын чухал юм а. Энэ бол мис засалчид төрөлжсөн эмнэлгүүдийн нэгдэл, хамгийн шилдэг туршлагыг солилцох, өнөөгийн байдлыг шинжилэн дүгнэх, мөн туршлага залуу эмч, оюутан сувилагч нарт өвлүүлэх, дамжуулах зорилготой чухал үйлдэл юм. Энэ бол анагаах ухааны байнгын зорилго байсан. Цаашид ч хэвээр байх болно. Учир нь шинжилгээ хийж иймэрхүү баг хурал хилцүүлэггүйгээр анагаах ухааны салбарыг урагш хөгжүүлэх боломжгүй. Олон жилийн турш манай эмчнэр Вишневский нэрмжит мис заслын төвийн мэргэжилтнүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Хурлын зочид Буря дахь анагаах ухаан амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Бид хүүхдийн болон насан туршидтын мис заслын эмч нартай маш үр дүнтэй үр бүтээлтэй хамтран ажиллаж чадсан. Би энэ боломжийг ашиглан сэтгэл ханамжтайгаар хэлэхэд Улаанбаатар дэх манай хамтрагч эмч нар маань бидний боловсруулсан аргуудыг амжилттай үр дүнтэй хэрэгжүүлж байгаа нь үнэхээр сайжаалтай юм а. Баг хурал өдрийн турш үргэлжлэлээ. Нэгнээрээ ээлжлэн тэргүүлэх эмч нэр хүндтэй эрдэмтэд илтгэл тавьж хамгийн сүүлийн үеийн судалгаа, туршлагаа хуваалцлаа. Харин төгсгөлд нь оролцогчид олон нийтэд хүргэсэн мэдлэг мэдээлэлээ практикт хэрэгжүүлэн баттгсан юм а. Нүдэнад амьсгалаа төгчин түнэлэр гар хүсэлчин биелнэ гэж зорчигчдод зөвлөдөг нэгэн онцгой машинист бий. Түүнийг эрхүүгийн Дмитрий Солонский гэдэг юм. Тэр бол ердийн нэг галт тэрэгний машинист биш. Байгаль нуурыг дагсан домогт байгаль нуурыг тойрох төмөр замын 39 түнэлийн нууцыг зорчигчдод ярьж өгдөг. Жуулчны хөтөж түүх өгүүлэгч үлээ. Түүний жолооддаг Нерпа захилгаан галт тэрэг үе үеийнхнийг холбож, өв соёлыг амьд хэлбэрээр хадгалж, бүр алдарт Феррари автомашины үүслийн түүхтэй ч холбогддог гэд гайхалтай баримтуудыг өөртөө агуулдаг. Дараагийн сурвалжилгад та эдгээр сонирхолтой түүхүүдтэй танилцуулна, хүлээн авна уу? Байгаль нуурыг тойрох төмөр замыг 2 үе шаттайгаар барьсан байдаг. Эхний үе шат 1901 оноос 1905 он хүртэл, хоёр дахь үе шат нь 1911 оноос 1915 он хүртэл үргэлжилжээ.
С этого начинается Аялал яг энд байгаль нуурыг тойрох төмөр замын эхлэлээс эхэлдэг. Хөд чинь энгийн нэгэн аяллаа тайлбарлагч биш, нэгдүгээр зэрэглэлийн машинист Дмитрий Солонский юм. Тэрээр Куру-Байкал-Кад байрлах 39 хонглуудын бүхий л нууцыг мэддэг. Тэр байтугай тус бүрийн талаар цагийн турш сонирхолтойгоор ярьж чаддаг нэг юм. говорить часами. Энэ төмөр замын хамгийн сонирхолтой баримт гэвэл яг эндээс харж байгаачлан замын энэ хэсэг нь морин ном хэлбэртэй юм. Харин энэ хэсэгт байрлах нь замын хамгийн урт хамгийн шулуун хонгил юм аа. Тийм ээ, энэ үнэхээр хамгийн шулуун юм шүү. Золотая пряжка. Транссибирийн алтан тэв нь энэ нэрээр л домогт байгаль нуурыг тойрох төмөр замын энэ хэсгийг нэрлэдэг байна. Учир нь анх төлөвснөөс хамаагүй их хөрөнгө зардал орсон гэдэг. Зорчигчид ч тэр бидний хамт ажилладаг нөхөд ч тэр нэгдүгээр зэрэглэлийн машинист Дмитрий Солонскийгоос сонссон олон сонирхолтой баримтын нэг юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь байгаль нуурын дэргэд Феррари гарч ирсэн тухай түүх гин. Тийм ээ, та андуураагүй. Нөгөө алдартай автомашин үйлдвэрлэгч Феррари. Түүний үйлснээр хэрвээ энэ нутаг байгаагүй бол тэр алдартай автомашины үйлдвэрч байхгүй байсан байж мэдэх юм байна. Учир нь тухайн үед түүний өвөг дээдэс байгаль нуурыг тойрох төмөр зам дээр Итали хан барьж байсан гэдэг. Апеннинского полуострова. Нэгэн домог яриач би. Байгаль нуурыг тойрох төмөр замын энэ бүтээн байгуулалтын төлөө авсан мөнгөөр нь түүний үр удам алдарт Ferrari концернийг байгуулсан. Тэгээд л алдартай машина үйлдвэрлэж эхэлсэн гэж ярьдаг юм аа. На вопрос, как Яаж ийм их түүхэн баримт толгойдоо хадгалж чаддаг юм бэ гэсэн асуултад Дмитрий машингийнээр хариулдаг. Энэ бол миний амьдрал, төрсөн нутаг, хайртай ажил, гайхамшигт байгаль нуур. Нуурын гоо удсгэлэн өдөр бүр манай баатар Дмитрийг шинэ аялал гарахт нь урам өгдөг гинэ. нашего героя выходить в рейс. Би ажлаа түүхийн баримтын хамтаар нэгэн хэмнэлд оруулсан. Тухайн газарт нь тохируулж тодорхой түүхүүдийг ярьж өгнө. Ингэснээр зарим үед хурдыг багасгах шаардлагагүй хурд хэтрүүлэхээс сэргийлэгч боломжтой болдог. Мөн би өөрөө ч шинэ зүйл сурч мэдхийг хичээдэг. Зорчигчдоо сонирхолтой байхын төлөө тэр шүү дээ. Тэдэнд ярьж өгөх түүхтэй байхын тулд энэ бүхэн хийдэг юм аа. А рядом прекрасная. Хажууд нь түүний үнж туслах Ольга Латфулина байна. Тэр бол зүтгүүрийн кабинд ажиллаж буй цөөн эмэгтэйчүүдийн нэг юм. Ольга өдгөө машинистын мэргэжлэр суралцж байгаа бөгөөд сүүлийн 1 сар гаруй хугацаанд галт тэрэгний хөдөлгөөний хянаж Дмитрийд замын бүх нарийн ширээн зүйлийг сануулж, үгээр зогсохгүй өөрөөж шин зүйлсийг өдөр бүр суралцж байна. Нового. Тийм шүү, маш сонирхолтой. Сургуульд хүүхдэд ингэж заадгүй шүү дээ. Бид аялж явахдаа сонсож, мэдэж авдаг. Заримдаа үнэхээр сонирхолтой түүхтэй ч таарна. Зарим зорчигчид өөрсдөө ч ганц хоёр юм ярьж өгнө. Ер нь биднээс өмнө юу болж байсныг, өнөөдөртөнд харьцуулахад ямар байсныг мэднэ гэдэг сонин бас үнцэнтэй юм. Самые счастливые. Хамгийн аз жаргалтай зорчигчид юм одоогоор хаврын улиралд голдуу ажилчид, шуудан зөөгчид, загасчид зорчиж байна. Тэд байгаль нуур болон энэ төмөр замын тухай түүхүүдийг сонсохдоо өөртөө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг нь амьдарч байгаагаа ухаардаг байна. На земле. Хаана ихтэй байгаль нуурын хав харагдана. Загасч барьж болдог шүү. Александра Атаченко одоогоор голчлон төрсөн тосгондоо бараа цуглуулахаар явдаг болоод байна. Тэрээр энэ замын тухай анх нэлээн эрт мэдсэн ч машинистын сонирхолтой түүхүүдээс маш их зүйл шинээр сурч мэдэж авч байгаагаа хэллээ. очень давно. 65 жил энэ замаар зорчиж байна. Тэтгэвэр зөөж хүргэдэг байлаа. Захын галт тэргээр явдаг байлаа. Энэ бол манай шуудангийн салбарын хариуцсан хэсэг. Бидний амьдрал байгаль нуурыг тойрсон төмөр замын дагуу өнгөрсөн дөө. Сколько выездов на Дмитрий Солонский өөрөө ч Нерпочкагаар хэдэн удаа явснаа сандаггүй. Тэрээр олон жилийн турш захын чиглэлийн захилгаан галт тэргэнд ажиллаж янз бүрийн маршрутаар зорчсоор иржээ. Түүний хэлж байгаагаар би энэ мэргэжил сонгоогүй, харин мэргэжил маань намайг сонгосон гэлээ. Дмитрийн гэр бүлийнхэн бүгд төмөр замчид. Манер өв залгамжлагч 3 дугаар сарын 30-нд тэрээр мэргэжлийн баяр машинистийн өдрийг тэмдэглэнэ. Тус өдөр байгаль нуурыг тойрсон төмөр замын хамгийн богино хонгил дээр дахин нэг хүслээр шивнэн зорчигчдоо жингхийг зөвлөдөг гин. Үүнийг сонссон хүн бүхэн тэр хонгилд шивнсэн хүсэл биелдэг гэж баталдаг байна. обязательно сбывается. Хонглоор зорчиж байх мөчид та нүдэ анаад амьсгалаад өгчих хэрэгтэй. Санаа зовлтгүй агаар хүрэлцэн. Харин яг хизээвэ гэдгийг нь би та нарт хэлж өгнө. Тайван байгаарай. Ягаан байшин төвд оюуны онцлогтой хүүхдүүд үйл мэтгэх ур чадвар эзэмшиж, тэдний уралсан өнгөлөг дэрнүүд Чита хотын олон айлын бууданг чимдэг болжээ. Борлуулагдсан дэр болгон төвд хандив болон очдог. Харин хүүхдүүд шин чадвар эзэмшиж, итгэл дүүрэн урагшилдаг, энгиймэд санагдах гар урлал яаж онцгой хүүхдүүдийн амьдралыг өөрчилж нийгэмтэй холбож байна вэ? Энэхүү сэтгэл хөдлөм сурвалжилгыг яг одоо хүргэе.
Чита хотын Лиловый дом буюу өдрийн хөгжлийн төв бол онцгой хэрэгцээтэй хүүхдүүдийн гар урлал, хоол хийх, харилцах чадварыг хөгжүүлэх орон зай юм. Энд хүүхдүүд зөвхөн ур чадвар эзэмшихээс гадна найзлж нөхөрлөн хамтран ажиллаж сурах болно. Жишээ нь Ирина одоо оёлын машин дээр бие дан ажиллах төвшөнд хүрсэн. Гэхдээ мэдээж багшийн хяналт дор. Чи оёх дуртай юу? Тийм ээ, маш их таалагддаг. Хурдан сурсан уу? Тэгсэн хурдан сурсан, их таалагддаг. Сонирхолтой байд юм. Он гарснаар шинэ хүүхдүүд ч хурдан дасан зохицож чадвартай болж байгаа. Маша бол энэ оны эхэнд төвд ирсэн хэдхэн сарын дотор оёдол сураад амжилтаараа бахархах болжээ. Чи дүүргэх дуртай юу, оёх дуртай юу? Оёх нь илүү таалагддаг. Өөрөө бие дааж ойдог уу? Ойдог штэ. Тус байгууллагад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж, туршлагатай сурган хүмүүжүүлэгчид хүүхэд бүрт онцгой анхаарч ажилладаг байна. Ойж чадахгүй. Энд ирээд л сурсан. Мэдээч хэрэг бага багаар заалгаж байгаад сурсан. Гэхдээ л сайн ойдог болсон. Энэ бүхний үр дүн Лиловый дом төвд сэтгэл дулаацуулсан буудэнгууд хандивын аяныг тавилган дэлгүүрээс сүлжээтэй хамтран эхлүүлжээ. Манай төвд сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зориулалтын ойдлын урланд суралцдаг. Тэд багшийн завраар буудингийн думка хэмээх жижиг гоёлын дэрүүдийг ойж бүтээсэн. Хувцсны материал, дэрний дүүргэгчийг тавилгын үйлдвэр хандивалсан. Гар хийцэн дэрнүүд буудингийн хамтаар худалдаалагддаг байна. Энэхүү арга хэмжээний тухай дуулсан худалдаа авагчид дуртай оролцож, дэлгүүр нь худалдаа авалт бүрээс Лиловый домд хандив өргөдөг ажээ. Бид анх захирагчийн арга хэмжээндээр танилцсан юм а. Дараа нь би өөрөө очиж танилцсан. Манай үйлчлүүлэгчдэд нэмэлт 5 дахь бэлгэлийн зэрэгцээ энэхүү бүтээгдэхүүнийг хүүхдийн гараар хийсэн гэдгийг мэдэхэд үнэхээр утга учиртай юм а. Бүгд хождог win-win-win нөхцөл гэж хэлж болно. Аяны эхний хэдхэн хоногт 3 бодон зарагдсан бөгөөд оёдлын урлан одоогоор 30 гаруй дээр урлаад байна. Тэр бүр хайр ур чадвараар бүтээгдэж төвд хандив өгөх боломжийг шууд QR кодоор олгож буйна. Нэгэн эгэл хэрнээ гайхалтай сайхан санаачлаг болж байна. Нэрвэнгэрийн хотын Бяцхан Ярослав бага наснасаа л галт тэргэнд дурласаар иржээ. Гэртээ тэрээр төмөр замын дурсгалт зүйлсийн цуглуулгатай юм. Харин хүслийн гацуур аян түүний мөрөөдлийг бодит болгож, харааны бэрхшээлтэй хүү Москвагийн цахилгаан депод зочилж, бүр машинистийн үргийгч өөр дээрээ мэдэрч үзжээ. Өнөөдөр Ярославт эргэлзээгүй итгэл төрсөн ирээдүгээ төмөр замтай холбох итгэл юм. Одоо хамтдаа Якутск дахь сэтгүүлчдийн бэлтгэсэн энэхүү урам зориг өгсөн сэтгэл хөдлөмж сурвалжлагыг хүлээн авч үзцгээе. Нэрвэнгэрийн хотоос гаралтай Ярослав Колесов бага наснаас төмөр зам галт тэрэгт дуртай. Гэртээч тэрээр зам рельс вагоны сэдвтэ дурсгалын зүйлс цуглуулдаг үнэн ч сонирхогч юм а. Гэхдээ Ярославын хамгийн том хүсэл бол Орос орноор галт тэргээр аялах байлаа. Би эх орноор аялахыг хүсэж байна. Зүтгүүр вагон их таалагддаг. Онгоцоор 1-2 гээд л хүрчин. Галт тэрэг болохоор юм үзэж нүд тайлна. Гоё штэ. Харааны бэрхшээлтэй Ярославт шинжлэр хүслийн гацуур сайн үлсийн аянд оролцох боломж гарчээ. Мөрөөдлөө бичиж илгээхэд ээж нь тусалсан байна. Харин хүслийг нь биелүүлсэн шидэт нь Оросын холбооны улсын шадар сайд Юрий Трутнев юм а. Бид маягтын бөглөөд мөрөөдлөө бичсэн. Тэгсэн 2-7 хоногийн дараа захиргаанаас ирээд Ярославын загтлыг сугаллаа гэсэн. Бүгд наримдах улсаас ганцхан манай загтлыг л сугалсан болохоор би яригт гайхамшиг гэсэн юм да. Ярослав цахилгаан зүтгүүрийн машинистийн бүхээгт орж үзхийг мөрөөддөг байлаа. Хүүгийн хүслийг нь биелүүлэхээр Москва хот дох Белорусын вокзалын цахилгаан депод урьжээ. Энд түүнийг аюулгүй байдлын зааварчилгаа танилцуулах аялал болон жолоодлогын сургалт хүлээж байна. Надад зүтгүүрийн 3 дахь шат нь их таалагдлаа. Анхааралтай байж хүн бүрийг, шалгагч бүрийг хараандаа байлгах ёстой гэж байна. Янз бүрийн төвчлөөр дарах ёстой гэсэн. Ярослав ирээдүйд төмөр замын салбарт ажиллахыг хүсдэг. Эрүүл мэндийн нөхцлөөр тэнцвэл машинист болох зорилготой. Боломжгүй бол төмөр замын ажилтан эсвэл буудлын туслах ажилтан болох нөөц төлөвлөгөөтэй.
Элсэн манхан хязгааргүй тал нутаг өнгийн хивс мэт цэцэглэн бүрхэгдэж Элистад жил бүр болдог алтан зулын наадам ёслол төвлөр эхэллээ. Энэ үзэгсэлэнт наадмыг үзэхээр Орос улбаны улсын өнцөг булан бүрээс жуулчид хүрэлцэн ирж улаан номд орсон байгалийн цэцгүүдийг багтан харж халимаг үндэсний хоол болох Бьорикийг амталж ардын дуу хуурыг сонсон баясдаг юм. Халимгийн хаврын хамгийн гайхамшигтай үзэгдэл хэмээн нэрлэгддэг энэ наадам юугаараа онцлог вэ? Одоо хамтдаа үзцгээе. Халимгийн тал хэрээс сувд элстэй хот хавар цэцэглэн хөгжиж өнг үнрийн далай тэнгис болон хуурдаг. Орон нутгийн мянган аялагч жуулчдыг татдаг мартагдашгүй өнгөлөг алтан зулын наадам болж байгаа нь энэ юм. Свердловск мужийн Нижний Тагилаас ирлээ. Халимагт анх удаа эхний нислэгээр ирсэн шүү. Үндэсний утас нь гоё юм байна. Сайхан бэлтжээ. Наашаа ирж явах замд алтан зул харагдмагц зогсож сэтгэлээ баясгасан. Халимгийн иргэд нь гайхалтай, хөгжилтэй, соёлын сонирхолтой болохоор удаа дараалан ирж байна. Харин энэ наадмыг анх удаа үзэж байна. Манайх тал хээр амьдардаг. Тэгэхээр гэртээ байгаа юм шиг санагдаж байна. Сэтгэлдээ өөрийгөө халимагч юм шиг санаж байгаа шүү. Ялалтын талбай дээр алтан зулын наадмын албан ёсны нээлт боллоо. Үндэсний бүжгийн дуу хуурын хамтлагууд ч тоглолоо. Наадам нь өөрөө баяр баясгалан хөгжөөн цэнгэл нэгдлийн уур амьсгалтай байна. Хүүхдүүд насанд хүрэгчид цэцэг ургамал сонирхогчид болон соёл урлаг сонирхдаг хэн бүхэн энд хийх ажилтай. Ардын гар урлын маструуд бүтээлээ дэлгэн харуулж зоогийн газрууд үндэсний хоолоор дайлна. Би ойрхон ирдэг учраас бүгдийг амссан. Бьорик хамгийн их таалагдсан. Хүн болгонд өөр юм таалагддаг байлгүй дээ. Блумб таалагдсан. Цай таалагдлаа. Шүлгүй хөнгөн хувилбарыг амссан. Маргааш алтан зул руу явна. Гоё байна хаа. Халимаг бол төгсгөлгүй тал наранд төөнүүлсэн хөрст газар. Энд амьдрал зогссон мэт санагддагч хаврын улиралд байгаль үнэхээр гайхамшигыг бүтээдэг. Тал дунд улаан шар цагаан алтан зул цэцэглэн дэлгэрж байгалийн бүх өнгийг нэгдөр цуглуулсан мэт мэдрэмж төрүүлдэг байна. Ирж явахдаа гоё алтан зул харсан. Зураг даралгүй яах вэ? Ихэвчлэн дайрч өнгөрдөг. Астрахань, Волгоград руу их явнаа. Танаад ч ирдэг. Орос даяар явдаг болохоор энэ тентхийн бэлэг дурсгал бий. Алтан зулын баярт зочид, аялагчид ирж байгаад бид их баяртай байна. Бид бол элстэй оршин суугчид. Зочилж байгаа хүмүүрт баяртай байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид үндэсний соёл, эдэж уушаа танилцуулан орлого олж байгаа нь хүн бүхэнд таалагдж байна. Халимгийн алтан зулын наадам бол энэ нутгийн соёл, хаврын уур амьсгал, өнгийн цэцгийн орчин думбах, хүн бүрийн үзэх онцгой үйл явдал юм. Өнгөрснөө дурсаж ирээдүйн үед урагшлах мөч. Бүгд найрамдах Хятад ард улсад өнөөдөр Цинмин буюу өвөг дээдсээ дурсах өдөр тохиож байна. Энэ өдөр хүмүүс өвөг дээдсийнхээ булшинд хүндэтгэл үзүүлж, ойр дотны тэнгэр дэвшсэн хүмүүстэй залбирал үйлдэн дурсамж сэргээдэг өдөр юм. Улс орон даяар баатарлагаар халуун амиа зориулсан бүгдэд хүндэтгэл үзүүлж байна. Энэ жилийн уламжлалт баяр нь онцлог утгатай. Фашизмын эсрэг Хятадын эсэргүүцлийн дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байгаа юм. Бээжин хот дахь нэгэн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд тусгай ёслолын ажиллагаа боллоо. Манай хамтрагч сэтгүүлчид газар дээрээс нь шууд хүргэж байна. Хамтдаа үзцгээе. Цинмин баярын үеэр бунхан цэвэрлэх нь Хятадын хамгийн эртний уламжлалууд нэг бөгөөд дурсамж шинчиллэг хослуулсан зан үйл юм. Иргэд гэр бүлээрээ чимээгүй хотыг зорж, чулуун дээрх тортгийг арилган, цэцэг, идэ, шүүс өргөн өвөг дээдстэй хүндэтгэл үзүүлдэг. Энэ өдрүүдэд Бээжин хотын баруун хойд хэсэгт байрлах Пимбэй баатруудын дурсгалын цогцлборт онцгой ёслолын ажиллагаа боллоо. Цинмин баяраар би нас барсан хамаатан садныхаа бунханд очдог. Мөн ам өргөцсөн баатруудын дурсгалыг хүндэтгэх олон үйл ажиллагаанд оролцдог. Хувьсгалын баатрууд бидний гэр бүлийн нэгэн хэсэг юм гэж би боддог. Ёслолд Ахмад дайчид төрийн төлөөлөгчд оролцож цэцэг өргөн түүхээ мартахгүй байхыг уриаллаа. Мөн оюутнууд ирж баатарлаг үйлс эр зоригийн тухай шүлэг уншиж, үе үеийн баатруудын алдар гавьяаг хүндэтгсэн юм.
Залуучуудын төлөөлөгчийн хувьд өнөөгийн амар амгалан амьдралын үн цэнийг ойлгож, өвөг дээдсийн маань үзэл санааг ухамсарлахыг хичээдэг. Би тууштай суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг зорж байна. Делать свой вклад в развитие нашей страны. Энэ жил дэлхий дээр фашизмын эсрэг тэмцэлд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү ой санамж нь бидэнд инх тайвны үн цэнийг дахин сануулж байна. Цэнмийн баяр бол олон хүний хувьд өнгөрснийг дурсахын зэрэгцээ ирээдүйн хойч үеийг түүхийн хичээл урам зориг өгч буйг нотлох боломж юм. Миний хүргэх мэдээлэл ингээд хөндөрлөлөө. Ice Global сувагтай хамт байснаар та зөвхөн Монголд ч бус хөрш зэрэгэлдээ бүс нутгуудад өрнөж буй онцлог үйл явдлыг цаг алдалгүй хүлээн авч үзэх болно. Ламаа тантай хамт байлаа. Дараа 7 хоногт дахин уулзцай. Түр баяртай.